Эцэс нь хамтдаа задарч үзье. За өдөр дахиасан хоол маань нэртэй. Салади өдөрөө эхнээс нь задарч үзээд уулын орчлын затгай. за ийм хөөрхөштэй. Салат, сэндвич, салат. Эрүүл хоолн болно гэдсэн чинь энэ бол Солонгос фитнес хийдэг. За тэгээд дэглэн барьдаг хүмүүс айгүй хийдэг юм байлээ. За бүгдээрээ сайн байна уу? Эргээ дараагийн бичлэгт маань тавтай морил. За яг одоо Солонгост 10 цаг 50 минут болж байна. Би дүнгээс ирчээд нүрэ гараа уучаад сууж гин. Тэгээд өнөөдөр болохоор та бүхэндээ хүргэлтийн хоолныхоо видеог дахиж хүргэх гэж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд 2 удаа л хийгээд болцсон шүү дээ. Дахиж хийнэ гэж яад. Тэгээд хүмүүс над руу бичгтээ. Хүргэлтийн хоолны чинь бичлэг яваа. Гэс оруулаад хаач гэд айгүйх бичээд байсан. Тийм болохоор ямар ч байсан өнөөдөр бичих гэж байна. Тэгээ би сүүлийн үед болохоор ер нь аль хагас дэглэмтэй хагас өсөглөн байгаа. Тийм болохоор өнөөдрийн маань хоолойд бас зарим нь Солонгост зарагддаг дайет бүтээгдэхүүнүүдийг туршиж үзье гэж бодож байгаа. Тэгээд ямар ч өнөөдрийнхөө бас мөднөөс шалтгаалаад зарим үед нь гоё хоол идэ, зарим үед нь жоохон дэглэмийн хоол идэ, нэг иймэрхүү байлаар явъя гэж дотроо л бодсон байна. Тэгээд өнөөдрийн маань өдрийн төлөвлөгөө гэх юм бол 5 дахь өдөр надад ямар нэгэн шийдэж гарах ажил огт байхгүй. Гэхдээ мэдээж гэртээ хичээлээ болон ажиллаа бүтэн өдөржингөө хийх шаардлагатай. Өдөр болохоор манай найз залуу гэртээ ирснийхэн дараа битээр фитнестэй орж нэг цаг 30 минут орчим фитнес хийжээд тэгээ буцаж гэртээ орж ирээд орой 3 хичээл заах хэвээр иймэрхүү өдрийн төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр ямар ч сан жоохон десерт, кофе, тиймэрхүү юмнууд захиалж ууж идэ гэж бодож байна. Яг өглөөний хувьд бол би одоо зүгээр юм детокс жуус уун. Тэгээд энийгээ болохоор бас захих уу яах уу? Гэтэ үзэн гэрт маань хэрвээ бүтээгдэхүүнүүд маань байх юм бол гэртээ хийгээд уучиг гэж бодож байна. Тэгээд бүгдээ өглөөний хоолоор эргээд болцгаая. 아이고 근데 뭐 웬일이시죠? 자리가 있다기를. За цаг аль хэд нэ? Нэг цаг болсон байна Солонгост. Тэгэхээр бүгдээ хамтдаа өглөөний цай бол за бараг л өглөөний цай юм уу да. Өглөө басснаас хойш түрүүний смути уугаал өөр юм огт идээгүй. Тэгэхээр бүгдээ хамтдаа захиалцгаая. За өнөөдөр болохоор Subway захий гэж бодож байна. Ер нь бол 2 сэндвич тэгээ салат авъя гэж одоогоор л бодож байна. Тэгээ сүүлдээс Монгол Subway орж ирсэн гэсэн ямар хамттай байсан бэ нэрээ. Солонгосын лавдаг айгу хурдан гардаг, айгу гоё л байдаг ер нь дандаа. За хэдүүлээ шууд сэндвичнийхэн төс рүү оръё. Яахнаас нарцгаая. Би энийг авч идэж үзмээр байна. Turkey bacon avocado гэсэн. Энийг авнаа. Бан 선택. Honey oat, cheese 선택, American cheese, no toasting, за toasting хийчихье. Соус 선택. За hot chili 2 дахь сэндвичийг болохоор би steak cheese сэндвич авахар шийдэж байна. За салаатны хэсэг рүү оръё. Салаатан дээр болохоор roasted chicken salad. Салат авч идэ гэж бодож байна. Тийм байна уу байдаг та. Энд roasted chicken salad. Энэ амар гоё юм аа. Mini barbecue chicken salad. Энийг хэдүүлээд би та хэдэд харуул. Энэ бас Монголд байд юм болов гэхдээ сайн мэдгүй юм байна. Hash brown-ыг авъя. За суп авнаа. Soup of the day. За өнөөдөр яг Subway-д ямар суп гарч байгаа нь тэрийг нь хэдүүл аваад туршаад үзье. За энд бас нэг хөөрхөн кукинууд байна. Кукинуудаас нэг авчдээ юм уу? За double chocolate chip cookie. Авчихъя. За ингээд захиалан маань нийт 34700 вон боллоо. Би монголоор хэдэн төгрөг болж байгаа энэ доор оруулчихъя. Тэгэхээр бүгд хоол ирэхээр ирээд болцгаая. Хоолоо хүлээж байна.
ихээс нь хамтдаа задлж үзье. За энэ бол нөгөө нэг 2700 воноор авсан салаад байна. Энд дахиад нэг сэндвич маань байна. Дахиад нэг сэндвич маань байна. Энэ миний захсан chicken roasted салаад маань байна. Энэ нөгөө нэг өнөөдөр рандомаар гарч байгаа сүпнүүд 3 сүпнээс нэг нь ирнэсэн. За тэгээд дахиад нэг. За хамгийн их нь бүгдээрээ энэ дотор байгаа задлж үзье. Супийн бүгдээр амтаа. Хаштай. Крем суп юм уу да? Харагдаж байна уу? Ямар ч байсан амар гоё л өнөрт чинь хэдэлж шууд амсаад үзье. Эрдэнэ шиштэй суп юм уу заастаа мэдэхгүй. Каш шиг харагдаж байна. Эрдэнэ шиштэй суп байна. За хэдүүлээ одоо болохоор шууд салаатыг нэхлээд туршаад үзье да. Энд бол ямар нэгэн соус бол огт ирээгүй юм байна. Сэрэ. Энийг би яг нэг тэр Монгол товны тэнд байдаг. Магадгүй солонгост байдаг хүмүүс мэдэх байхаа. Монгол товны хажууд сабвей байдаг байхгүй юу? Тэгээ тэндээс авч идэж үзчихсэн. Энэ бол харагдаж байна. Дараанаасаа бүгдээрээ үндсэн салаад идэж үзье. Амар гоё нэртэж штэ. Ингэж харагдаж байна. Chicken бас айгу том төссөн чикнүүдтэй байд юм байна. Хамгийн гол нь салаатны хэмжээ нь амар их болохоор яг 2 хүн хувааж өгөхөд бол хангалттай юм шиг санагдлаа. Үнэрний хувьд бол янзын. Вау. Ли. Нөгөө соусыг харж агаад hot chili билүү тэрийг хийсэн чинь амар халуун ногоотой байна. Яа, эдний hot chili чинь бүр үнэхээр бүр амар халуун юм байна. Ийм амар халуун ногоотой гэж бодоагүй. Амар халуун ногоотой байна. Баргал chicken шиг. Яа. За дараагийн задлж үзье. Энэ болохоор стейктэй, чизтэй. Энэ болохоор миний өмнөх бичлэгэн дээр нэг Quiznos гэдэг газраас идчихсэн шүү дээ. Тэрнтэй ерөнхийдөө нилээндэж вау. Нилээд лавттай хаа. За ингэж харагдаж байна да. Энэ бол ялтчгүй түрүүний миний оруулсан соустай яг аймаг амттай юм байна. Яа, түрүүнийх бүр халуун наа одоо хүртэл юмсан бүр чигэн дотор явж байна одоо яг. За кукига бүгдээрээ задлаад. Үзье. Монголын тэгтээ сабид куки гардыг болов. Вау. За бүгдээрээ дараагийнхаа хоолыг идцгээе. Энэ удаад бүгд хамтдаа сайлодыг гэдэг газрыг туршиж үзэх болно. Ер нь бол солонгос фитнес хийдэг. За тэгээд дэглэн барьдаг хүмүүс айгүй хийддэг юм байлээ. Тэгээд бүгдээрээ хамт энэ газраас олж хэлж үзье. За дараагийн хоол маань ирсэн байна. Салади. Бүгдээрээ эхнээс нь задлж үзээд та хэдэд ямар ирж ийнэ гэдгийг нь харуулъя. Гэтэ Монголд иймэрхүү юм зардаг газрууд бас айгүй их болсон байх шиг байна лээ, тий. За логотой юм байна. Байсан цагсан юм байна. Амар ирүүл харагч байна. Гүнжтэй тос болон гүнжтэй өрийнх нь өнөр бүр амар өнөрт чинь. Жааны вау. Nice. Ингэж харагдаж байна. Окей. Гоё нэртэж байна. Будаа нүртлээр та. Хамгийн гоё нэртэй нь тэгтээ энэ нөхөр байна.
За ингэж харагдаж байна. За хоолоо идчихэд өнөөдөр амар дулаахан мэс бол утсан грац гинэ. Тэгэд гарч алхах гад гарч байна. За ямар маск хоо? Энэ ихтэй амар сайн юм биш шүү. Би нэраа. Оуленс орчлын цацгай. За ийм л энэ завлаа. За тэгсэрт маань ирлээ. За одоо 5 өнгөрч байна. Орж ирээ жоо ажиллаа хийж байгаа. Матча латте тэгээд нэг кейк цагсан байгаа. Нэг юм авлаа. Nuts and fruits. Кейк маань болохоор blueberry-тэй кейк байгаа. Пакэж нь ерөнхийдөө бол нэг иймэрхүү. Би бас саяхан нэг идсэн чинь амар гоё амттай. Ингэж харагдаж байна. Халуун hot green tea latte. Green tea latte авсан. Миний подолктой адилхан байгаа юм да. За, ийм хөөрхөөртэй. Blueberry йогурттай. 러시아 쪽에서 보는 5층짜리 건물들이 많았고 한국적인 것들은 거의 없었는데 지금의 요란바 지구는 뭐라든지 뭐 로키라든지 아니면 아프리카나 뭐 유럽의 자연을 가면 지금은 그런 생각을 해요. 뭐라도 좀 Түүнтэй холбогдолтой хэсгүүд дээр маш их орж ирдэг. Жишээлбэл зар сурталчилгааны агуулга ч юм уу. Тэгэхээр за нэг юм чипс ч юм уу нэг бүтээгдэхүүн байлаа гэж бодоход артталт нь Пуган тамбоб гэдэг зүйл байгаа. Энийг тэгэхээр бүгд юу гэж ойлгох нь вэ? хадгалах харга. Хадгалах харга. Нэг зөв. За хоол маш их дуртай би 차주 다양한 음식을 만들어 먹습니다. Олон төрлийн хоолыг хийж иддэг. За орой хоолоо хамсаж үзцгээе. Одоо бол цаг 8 өнгөрч байна. Эхний маань хоол болохоор паста. Гэхдээ ямар паста вэ гэхлээр diet pasta. Ер нь бол калори маш багатай паста юм байлээ. Үнэ нь болохоор нийтдээ хамгийн анхны захиалсан купон өгөөд 12,900 вон болсон байна. 2 тонос амар сонирхолтой. Burger and Fries гэдэг газраас авсан. Би энэ логыг оруулчих. Тэгэд эндээс болохоор diet burger гэхдээ бас дэглэмний diet burger. Ямар инээдтэй юм бэ? With USA dozen and sauce гинэ. Гэхдээ ийм бүрээр анхудаа ийж үзсэн. Болохоор Indian fries, French fries. Энэ болохоор brunch bean гэдэг газраас ирсэн юм байна. Паста гэхдээ дэглэмний diet pasta. Номног онгтой паста байна тэхүү. За ямар ч байсан энэ хүртэл өнөөдрийн маань бичлэг байлаа. Тэгээд өглөөний сэндвичийг стооцох юм бол ер нь аль бараг л өдөржингөө дэглэмийн хоол идчихлээ дээ. Тэгээд солонгосчууд ер нь амар турхай байдаг, фит байдаг шалтгаан нь би бас иймэрхүү газрууд айгүй ихтэй байдаг болохоор ийм байдаг бах гэж боддیں۔ Яа тэгэхээр бүхэл гудамжинд одоо салади өнөөдөр идсэн те иймэрхүү газрууд айгүй их байдаг. Тэгээд манай ангийн одоо эгчнэр яриаг сонсонгууд бас дандаа юу ийм газраас л хоол захиалаад идчихдэг гэж салад идрэг бас бүр амар яриад байдаг байхгүй юу? Тэр хэрвээ солонгостой байгаа турыг гэж бодож байгаа дэглэм барих гэж байгаа л миний саяны санал болсон хоолнуудыг идэж үзвэл ер нь л их ялгаагүй өөр хоолтой. Тийм болохоор гоё ахах гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл бичлэгийн маань үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгүүд дээр бас ямар хоолнуудыг туршиж үзвэл илүү зүгээр вэ? Санал үлдээгээрэй. Комент хийх юм бол би бүгдээрээ уншдаг болохоор бүгдээрээ комент бичиж өгөөрэй гэж хүсэж байна.
За ингээд өнөөдрийн маань бичлэгтэй хамт байсан баярлалаа. Бүгдээрээ эргээд өөр влогуудаар, study влогуудаар, өөр ярьдаг бичлэгүүдээр эргээд олцгаая. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Сайхан амраарай. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.